Сайн мэцгэнүү та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бэлтгэл 7 хоногийн 4 удаагийн хичээл эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн хичээлээр бид морин хуурын тоглоход хэрхэн суух вэ? Морин хуураа хэрхэн авчих вэ? Тэгээд мөн номыг хэрхэн давирхаадах вэ гэдэг талаар товчхон та бүхэнд хичээлээ хүргэнэ. За одоо хөгжмөн төрөнгө дээш нь ингээд аваад тавьчих өөртөө. За хэрхэн суух вэ гэдэг асуудал яригдана. Мэдээж хэрэг сандлын хувьд өөр тохирсон хэд өндөр биш хэд намхан биш ийм өвдөгний хэмжээтэй өндөртэй ийм сандал байвал ерөөхдөө зохимжтой ийм сандал байна. За тэгээд нуруу цэх суун мэдээж хэрэг. Нуруу цэх мөр аль нэг нь гэж өргөдөхгүй. Тэгээд ийм цэх байдалтай байх ёстой. За зүүн хөлөө хувьд баг зэрэг урдаа. Баг зэрэг урдаа. Баруун хөлөө баг зэрэг хойно. Тэгээд харахаар хагассан байдалтай юм байгааз. Тэгээд энэ хатхын зай хавцаа байхад болно. Энэ хөл хоорондын зай. Баруун хөл баг зэрэг ингээд одоо өвдөгтөгөө өдлөмийн одоо чацуу гэх юм уу тийм нэг шугамд байх шиг харагдаж байна. За ингээд ер нь хөгжмөө хавчихад бэлэн болж байна бид. Одоо хөгжмөө хэрхэн авчих вэ гэхээр маш навч тийм ээ. Хэрхэн авчих вэ гэхээр за эхлээд хайр цэгний одоо 3 үнцгийг хэдүүлээ харж үзнэ. Энийг хэдүүлээ 1-р үнцгийг нэрлэжээ. Энэ 1-р үнцэг бол энэ баруун хөлний энэ өвдөгний нугалмтай нугалм руу орж ирэх хэвээр. Ингэж өнцгөрөө орохгүй. Ингээд орно. Хоёрдугаар хэсгийг энэ зүүн өвдөгтэй. Гуравдугаар үнцэг бол энэ зүүн хөлний шилбэний булчинтай нийлж явах хэвээр. Ингэснээр 3 тулгууртай болоод морин хуур аль нэгэн тал руу унах эрсдлээс одоо бидрэ гарч ийн гэсэн үг. Тэгэхээр энэ хөгжмөний тогтвортой байдал бол хамгийн чухал зүйл. Яагаад вэ гэхээр энэ хөл гэдэг зүйл өөрөө хөгжмөө тогтоогоод гар гэдэг зүйл бол тоглох ажил хийж явах хэрэгтэй. Гэтэл бид нар суудлаа дутуу сурснаас болоод гар нь хөгжмөө тогтоодог үүрэгтэй болчиход байдаг. Тэгээд нэг болж өгдөг ийм асуудал үүсдэг учраас энэ суудлыг хамгийн чухал асуудал гэж үзэх хэрэгтэй. Ер нь барил тавил гэдэг зүйл дээр 3 үндсэн зүйлийг авч үздэг. Суудал байрлал, баруун гарын байрлал, зүүн гарын байрлал. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр хэдүүлээ хамгийн чухал буюу суур буюу энэ суудал байрлалыг үзэж байна. Тэгэхээр та бүхэн сая ойлгосон бол одоо би дахиж давчилъя. Сандлын хагас дээр суувал тохиромжтой. Ер нь сандлын 3-1 дээр ич заадаг. Гэхдээ ер нь миний хувьд бол сандлын хагас дээр ихэд бол болно гэж үздэг. Сандал дээр. Яагаад гэхээр сандлын бүтэн ингээд суугаад ингэчээр энэ бол нөгөө ажил хийж байгаа байрлал биш. Энэ бол амарч байгаа хүний байрлал. Их тухтай болчдөг. Бид нар бол ажил хийж байна гэсэн. Тэгэхээр сандлын тал дээр нуруу тэгшгэн эмцэх байдалтай юм байна. Мэдээж хэрэг бид нар хэлсэн зүүн хөлний баг зэрэг урдаа гэж хэлсэн. Баруун хөл баг зэрэг хойшоо. Тэгэхээр бид нар нөгөө морин хуурны энэ үнцэг шилбэтэй нийлэх боломжийг олгож байгаа гэсэн шүү дээ. Тэгээд анхаарах зүйл хүмүүс ингэж их цуудаг. Энэ бол ерөөхдөө яг жам багшийн одоо байрлал бол биш. Энэ нэг шугам ингэж үнцэг ингэж орж нэг ийм судлыг бол ер нь зөв гэж байна. Мөнхөрд нөгш одоо яг ингээд тойруулаад нэг харуулж байгаа тийм ээ. Гин тэндээс харахад. Зүүн хөл урдаа. Хөгжим хэд доош явж хэд дээш үнсгдэж биш. Яг өөртөө тухтай байдлаар ингээд хараад. Иймэрхүү байдлаар суухад бол их зөв судлал хийж байгаа. Хөгжмийн налуугийн үед ямар байх юм бэ гэвэл хүн өөрөө яг ингээд яг их зэрэн градус байгаад хөгжим за нэг урдаас харахад юм нэг мөрний хавцаа ингэж харагдчих байх зүгээр хэд юм хөвтэй биш хэд босоо биш. Хэд босоо байвал ямар асуудал гардаг вэ гэвэл хөгжмөө харах гад хүн чөөр ингээд өөр нуруунд дэлгэждэг. Тэгэхээр бидний нуруу тэгшгүй байж ах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хөгжмийн алуу ойлгож таарна. За тэгээд тоглоход бэлэн боллоо. Одоо яадагч байсан энэ бол хөгжим болгохгүй байх хэрэгтэй. Тэгээд та бүхэн энийг удаан хугацаар ингээд суугаад хийх хэрэгтэй. Гараараа барихгүйгээр ингээд хөлчин магадгүй ихэндээ бадаарч магадгүй оршин гэж яриад тэгж магадгүй. Гэхдээ бие суллаад ингээд хийгээрээ энэ хитрхи хүчтэй авчих биш. Зүгээр л яг зөв байрлал авал хөдөлгөөн хөгжчихнэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар хэдүүлээ сууна. За хоёрдугаар хэсэгт номыг хэрхэн давирхаад тухай гэж байгаа. За номын давирхааны хувьд бол хүмүүс модны давирхаа юм уу гэж яриад байдаг. Энэ бол ерөнхийдөө модны давирхаатай төстэй. Гэхдээ хэл, виолончел, нум хөгжим зориулсан ийм одоо босруулсан давирхаа байдаг.
Тэгэхээр энийг яах гэж хэрэгэлдэг вэ гэхээр энэ морин уур энэ жавхц энэ донд одоо өрөлтийг бий болгож байгаа гэх юм уу тийм ээ. Тэгэхээр бид нар зөвхөн ном буюу Симчоконд зурхид л болоо. Энд ч өөрөө давирхаадахтаад энийг дагаад давирхаач. Эндээ давхар одоо ингэ давирхаадах шаардлага байхгүй. За хэрхэн давирхаадах вэ гэхээр хоёр арга байна. Эсвэл бид нар баруун гартаа номоо давирхаагаа бариад номоо хөдөлгөнгөө бариад за энэ яваас. Энэ дээр бид нар хуруу дарагч байгаа учраас давирхаачлахгүй. Тэгэхээр энэ хавь нэг 7-8 см хавцаа яваа тийм ээ. Эндээсээ бага багаар ингэж өрнө. Ингэ өрөөд урагшаа ингэ явна тийм. Хамгийн анх давирхаадж байгаа бол нэлээд сайн давирхаачих хэрэгтэй. Тэгээс нэг сайн давирхаадчаад нэг айхтар хахтлан давирхаадахгүй тоолохын өмнө баг зэрэг сэргээгээд яваад болно. Нөгөө зүрхсэг энэ. Нөгөө арга нь бол давирхаагаа зүүн гараараа бариад номоо готлогч. Тийм хоёр янзаар ер нь давирхаач болно. Тэгээд шаардлагатай бол номоо давирхаагаа энэ шахацсандаа тараад. Жаахан маарлуугаа жаахан шахаж. Иймэрхүү байдлаар ингээд номоо давирхаачна. За бидний өнөөдрийн хичээлээр нь ингэсгээд өндөрлөж байна. За дахин сануулъя. Энэ суудал гэдэг бол одоо байрал тавилын хамгийн чухал хэсэг. Одоо энэ бол одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо муу дутуу тавигдсанаас шалтгаалаад дараагийн бүх одоо үзэх хичээлүүд одоо чанаргүй болж эхэлнэ. Тиймээс та бүхэн энийг толинд хараад яг одоо морин орчин бичлэг ямар байдаг хараад толинд хараад хийхээ зөвлөж байна. За та бүхэнд баярлалаа.